Спорт сонирхогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэд төргийн нэмэлт цаг хөтөлбөр эхлэж байна. За бид улаан цэцгэлэн зохиогдож байгаа өмсөн дайралтын улсын аваа шалгаруулах тэмцээс та бүхэнд цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа. За өнөөдрийн дугаарт бол тэмцээний финалд шалгарсан буюу эрэгтэй 8, эмэгтэй 6 тамирчны авиралтыг та бүхэнд хүргэх болно. За өнөөдрийн хувьд бол цагаагаарын хувьд өчигдөртэй харьцуулахад харьцангуй сэрүүхэн байгаа учраас тамирчдын хүч чадлыг нэлээд шахах болов гэдгийг бол зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа. Ингээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. За баярлалаа. Хойлоо. Ямар өнөд тгшэртэй юм бэ? Тэгээд багаас нь мал дээр сүгдээ гадаа явж болох төвчээрх байгаа. Бишээ бараг 22 орчим метр гэжсэн өндөр нь төгсгөл хэсдэр бас нэлээд явж байгаа. Нэлээд боллоо. Чадвар шаардсан юм байна. Бицл компаниг төлөөлж орж байгаа юм байна. Тэгээ манай компани ажилтан байж байгаа манай Баярсал эмэгтэй хүн гэхэд манай барилгын фасад цэвэрлэгэн дээр өндөр 100 гаруй метр барилга дээрээс буудаг манай ажилтан байж байгаа. Бид нар энэ жил бас нэлээд яг оролцоод үзэг гэдэг утгаараа оролцуулсан. Гэтэл манай тамирчин бас нэлээд амжилт гаргалаа. Айгу сэтгэл байшин дээр. Финал өнөөдөр бол өчигдөртэй харьцуулахад харьцангуй жоохон салхихтэй цагаараа жоохон хүс сэрүүхэн байх шиг байна. Энэ яаж нөлөөлж байна? Цагаагаар бол сэрүүхэн байна. Гэтэ бас замаанаас их шин зам болохоор бас хоёрт гарч байгаа болохоор бас их чадвар шаардж байна. Тэгээ анхудаа орж байгаа болохоор их хөрөх хэмжээнд болсон гэж бодож байгаа. Энэ спорт манад хөгжих маш өндөр боломжтой. Өвөл бол манад маш юу байдаг те урт үргэлжилдэг. Тийм болохоор энэ спортыг цаашид яг одоо ингээд төвшнийг харахад ер нь яг ингээд 2-3 мундаг хүн байна. Бус нь одоо бол яг л эхэлж байна те. Тэгэхээр яг одоо энэ дээр нь сайхан хэмжээд ажиллах юм бол цаашид хөгжих боломжтой. Өвлийн спортод орох маш өндөр шанстай те. Ийм спорт учраас манай компани ч гэсэн аль болох чадах чинь нэгээр энэ спортыг хөгжүүлэх талаар нь тусалж дэмжиж хамтарч ажиллая. Дээрээс нь бас их спортын талаас их адреналин ялгаруулдаг те хүнд ирчүүч өгдөг маш сонирхолтой юм байна. Тийм болохоор аюу сэтгэл өндөр байна энд ирсэндээ. Маш хүнд замаар анх гарч ицлээ. Ер нь манай эртний хөдөлгөөний юмрхөө замаар явж байгааг харж исэн. Өөр бот явж үзег. 3:42 69 гэсэн цаг гарсан байна. Юунд өчигдөр яаж гарсан бэ? Өчигдөр харьцангуй гайгүй зам байсан. 1:16 та гарсан. Зам бол бас их уртаа мэдлээ. Их уртаа байлаа. Өнгөрсөн жил болохоор би финалд орж чадаагүй. Яг ингээд финалийн шоуны даавар таслуулж исэн. Тэгэд бол их харамсал гарсан. Тэгэд яг финалийнхаа замыг бол авирч үзэж байгаагүй. Хагас шиг энэ зам бол бас төрөлжлийн зам их гайгүй хэлбархан зам байсан. Яг лалтын төлөөл ирсэн л дээ бэлтгэл зурвал маш сайн хийсэн. Хаана хийсэн бэл? Тэгэл зааландаа л бэлтгэл хийсэн. Ер нь тасралтгүй бэлтгэлээ хийж аваад ирсэн. Тэгэд өөртөө их ихтэйсэн. Гэхдээ манай өрсөлдөгчнөр ч гэсэн өөрсдөө маш мундаг хөлтөд. Тэг би болохоор өөрийгөө яг ханаадандаа илүү амжилт гаргах төлөвлөгөөтэй байгаа л да. Тэр талаараа илүү амжилт гаргах байх гэж боддог. Тэгтээ бас өсч их гоё л да. Ханааданд авирах, мөсөнд авирах хоёр л эрсдэс ондоо хоёр зүйл. Тийм да. Зааланд ингээд авирж явахт бол агаарын солилцооч бүх юм өөр идэг. Байгаль гараад ирэнгүүт байгалийн ад мөс хоёр болохоор зэрэг ингээд агаар салхишуур юу шиг тийм бүх юм нөлөөлдөг. Илүү хэцүү ч юм надад л тийм илүү сайн бэлтгэл шаардлагатай. Илүү сайн бэлтгэл шаардлагатай байгалаа тасан зохицох төсвөр төвчээртэй байхгүй юм шаардлагатай. Танай клубын хувьд улсын арга шалгаруулалт тэмцээнд энэ жил хичээн тамирчинтай ирж оролцож байна. Ер нь амжилт нь яг өнөөдрийн байдлаар байна. За яг клуб гэх юм бол Монголын спорт авиралтын холбооноос салбарлаж гарсан олон жижигхэн клубуд байдаг л. Би бол өөрөө эцсийн спорт клубын тамирчин гэж явдаг. Гэхдээ манай холбооны башаалагч маань бидний ерөөхдөө тасгалжуулж явдаг л да. Тэгээд манай яг холбооноос гэх юм бол 3 бүтэн баг ирсэн байна. Тэгээд дээрс маацсны барс яг хараахан баг бүрдээгүйчсэн бас 4 тамирчин ирсэн байна. За баяр хүргэе. Финалцсан тамирчтаас яг одоогийн байдлаар бол нэгдүгürt явж байна. Тэгээ чиний араас 2 тамирчин байгаа. Тэгээ 2:24 гэсэн цаг гарсан байна сая аллаа. Чи яг жоохон сэтгэл хангалтлан бус байгаад байгаа. Өстой хангалуун усан. Би надлын ийшээ 54 секундтай гарч ирсэн. Тийм үү? Надлын 54-тай гарч. Ийшээчлээ хажуу талаар нь авраг болж ирсэн. Тэгээд
Нотлон бодвол үнээр мөн бас яаж хаад яг сарын өмнө бэртэлтэй яг сар гэртээ явж байгаа 7 оны өмнөөс идгээл шууд тэмцээнд ороод ирсэн. Тэгээ хөлөө үнээр ашиглаж чадсангаа яалтчгүй нэг сар гэртээ өвцсөний хөлбөр үнээр суларсан байна. Гэлээч одоогийн байдлаар нэгт явж байгаа гэдэг бол тав амжилттай 54 секунд бол гэдэг бол бүр 1-2 дахин хурдан явж ирсэн байх нь шүү дээ. Тэгээ хажууд талаараа гайгүй зам байсан л та. Энэ зам нь ямар хөө ингээд харахад бол маш их тийм хэцүү л байна. Тий. Зам бол ерөөд бол давгүй шүү. Нэг хүнд бол байсангүй хөлөөл ажиглаж чадсангаа л их алдлаа да. Тэгээд одоо дараагийн тамирчтай л амжилтсаа тэднийхээ юу амжилтыг л хараа. Гэтэл энэ төр нь гайгүй энэ хүүтэн газар ирээд гадаа энэ цэрүүхэнд бас ингээд авирахаар нөлөөлж л байгаа. Өдөртөө яг хаа ингээд тамирчид дундаа ороод авирал сэтгэл сэргээл явж байгаа нэг мэдрэхгүй шин олонгоо тэгэл өвдөл шөндөл жоохон унтаж мутахад л хэцүү байгаад тэрнээс давгүй шүү. Гэтэ ямар зөрөгтэй гимтэл бэртэл гүйцэд идэг байж энэ спорт авиралт гэдэг юугаар хичээллээд одоо бол жил хагас болж байна. Тэгээ нодлоо яг энэ спортоор хичээлээ 5 сар болж энэ тэмцээнд орж ирж байсан. Тэгээд энэ одоо миний 2 дахь тэмцээн гэсэн хүмүүсэнд авиралт юм бол. Боловч хин гэдэг хүн байдаг. Боловч Бачаргал агш гэдэг байгаа. Бид нар дэлхийн заасан дээ. Бидний төлөө тэгэл хамгийн мал хийдэг. Тэрнийхэж бонд ингэж явдаг ах гэж боддоо шүү дээ. Үсэнд авирах техник гэдэг ер нь бусад авиралтаас шалгандаа л багтай. Тий. Чинийхэр тамирчаас ямар ур чадварыг төлөхөө шаарддаг юм шиг санагдав. Тамирчнаас одоо ингээд өөрийгөө яг ингээд мөсөө мэдэрч чаддаг аль мөсөн дээр заавал өөрийг маань аваа явчих чадах болоо гэдгийг мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгээ гол нь бас хөлөө багчтай бусад спортын бол багчтай ажилдаг болохоор тэр бүдгийг даах тийм чадвартай тэрийг ашиглаж чаддаг л ах хэрэгтэй. Гарахаас өмнө зам аягуулсан тооцоолоо тооцоо гаргачмаар юм шиг санагдаад та нараас тэгдэг. Аха. Бас доороосоо ингээд харан тэгээд за энэ дээр жоох хэцүү юм биш үү? Энэ дээр яаж гарах вэ? Хөлөө хаана тавьбал зүгээр үү? Бас бодно. Дотроос тактик боловсруулж байгаа л харна да. За амжилттай одоо 2 тавьшиг дараа одоо хувь зээн шийдэх юм. Аха. За ямар ч юм мэдээлэлтэй. Шавар болохоолтраа. За өстой баярлаа. Амжилттай. Одоо энэ тэмцээнд орж ийн яг мөсөн авирлын тэмцээн. Юу ханаа адын спортоор бол 10 жил хичээлж байна. Хичээлээ 3 жилийн дотор мастер цалаа гаргасан. Монгол улсаас Азад төлөөлж анхны эмэгтэй тамирчин болсон. Тэгээ яг энэ мөсөн авиралтаар бас анх удаа Азад явсан. Ер нь бол бас олон улсын туршлагатай юм байна шүү дээ, тийм ээ. Манай хүмүүс ямар хөө байна? Олон улсын хүмүүс ямар байд юм бэ? Гоо энэ чи байглаасаа тогтсон болохоор яг нөгөө зовд хийгээгүй цаанаас яг тэмцээндээ зориулж хийгээгүй учраас мэдээж байгалийн шалгуур маш чанга. Нөгөө яг олон улстай болохоор яг зориулаад яг ингээд энд нь илүү цацгоо баг цацгоо гэдэг бүх юм юу атсан мэдээ. Зохицуулсан мэдээ. Яг энэ удаагийн улсын шалгуулалт тэмцээнд эмэгтэй 20 гаруй тамирчин оролцсон гэж тэгээд финалд 6-д үлдэн гэдэг бол бас нэг чамлах амжилт биш болов уу гэж бодсон. Зүгээр та хувьдаа бас өөрийнхөө амжилтыг хэмждэг юм жий. Одоохондоо бол нэг чамлтгүй яагаад гэвэл одоо би 2 үгт гаргачихсан 30 хүрэх гэж байна. Одоо бол миний хувьд бол ерөнхийдөө насандаа бол юу яаж та хамгийн ахмад тамирчин болж орж байна. Миний хувьд гэх юм бол финалаар 2-оор гарсан. Маш их баяртай. Эндээ гарч чадав. Замдаа нэг 50 см дутуу байхдаа л унчлаад бэлтгэл мөнгө л илэрлээ да. Олон улсын тэмцээнд оролцсон туршлагаас нь бас нэлээ ухаан сонирхолтой санагдаад байна. Хичнээн орны тамирчидтай тухайн үед өрсөлдсөн ер нь бас бусад орныхны ур чадвар нь ямар хөө төвшөнд явж. Яг Монголдоо сайн ингээ шанстай бэлтгэл хийгээд ч юм уу те. Яг тэгэхэд бол бидний бол амжилт гарах маш боломжтой. Яг ингээ өндөр номер яг надрахуу хүмүүс аа. Тэгэл хэрэлж байгаа багаж тэдний нөгөө бэлтгэл хийж байгаа орчин нь л яг нэг жоохон төгс юм л да. За үзэгчдээ Мөсөн дайралтын улсын авир шалгаруулалт тэмцээн Өрхөнгөн аймгийн Батүлжийн суманд цөөн байгуулагдаж байгаа. Тэгээд та бүхнийг бас тэмцээнийг маш өргөн дэлгэр үзэж сонирхдаг юм байна. За ялангуяа нутгийн иргэд бол хүрэлцэн ирээд оролцогчдоо дэмжээ, за сонирхогчдын тэмцээнд нь өөрснөө оролцох гихчлээ бас нэлээд их байна. Тэгээд нутгийн иргэдийн төлөөлөлтөд уулзуулж байна. Манай нутаг орнд юм болж байгаа их баяртай байдаг. Тэгээд цааштай уламжлал болоо тэр болохоор их баяртай байгаа. Жил болгон болж ивэл бүр их гоё. Өөрснөөс оролцоод үзье гэсэн бодол байна уу? Тий, ер нь оролцоод үзье гэсэн бодол байгаа. Тэгээд манай бусыг танилах одоо энд нэг насан туршидтын юунд орцоо одоо 8 төлтөц байгаа. Тэрийг одоо дэмжих гээл энд байж. Энэ жил ер нь өвлчөө ямар хөө вэ? Өвлчөө нэг зас орохгүй тэгэл байж л байна. Дулаахан. Тэгээд зас орохгүй яхаа тиймэрхүү шинжлэх гад байдаг. Манай нутгийнхан спортын ямар төрлүүд дээр олчлоо одоо тоглож хичээлдэг вэ? Спорт гэхээр одоо тэгэл бүх мөхрөг олж штэ.
тэрүүгээр л голтой юм дөө. За одоотроо хаамт ажлаа явах. Яа, За Баярхөргийн ямар тач энэ жилийн мөсний оролтын улсын авар шалруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 30 гаруй тамирчин оролцсноос финалцсан буюу одоо шилдэг 8 нүүлдээ саяас авиралтай гэж буугаад ирлээ. Баринд орох боломж байсангүй юу? Ер нь жаахан хурд нэг авирсан бол боломжтой л. Хурд нь авирж үзег болохоор техник татчих. Тэмцээний эхний өдөр бол хурдаараа бас илүүрхэж шилдэг 8 болсон шүү дээ. Сая бол ялцчих бас жаахан. Дэргүүн тэгээд ч мэгээд ихтэй бас тийм юм үг нь олсон үл дээ. Тэгээ хүчрээ олсон гэсэн. Тэгээ хүчээр яхахаар болсон үү дээ. Нэг юм дээр тохоотыг явуулсан чи тэр нь дотоод авахтаа тэгээ онцлоо. Ер нь ихтэй болмоор юм байна уу? Боломжтой юм. Хаан удаага ихэд ер нь тажгүй шүү. Тэгээс нутгаас зөриглөөд өөрөө ганцаархнаа оролцсон юм шүү дээ. Энэ үеийн бас өчигдөр аваад юу хийж ийн өөрийгөө бас танилцуулах. Би болчих. Малаа хариулж явж бол өчигдөр нэг юм тэмцээн болж байгаа гэхээр нэрэл өчигдөр оролцож үзсэн. Тэгээ боломжийн шийхэр бүртгүүлэл орцсон. Энэ бол яг энэ улаан цэцгэлэнгийн мөсөн дээр 4 жилд улсын авар шалгалт тэмцээн болж байгаа юм байна шүү дээ. Өмнөх тэмцээнүүд нэмэгдчихсэн үү? Үгүй. Тэр ерөөсөө энэ жил нэрэл дөнгөж үзэл харуул авирч болох юм шиг болохоор байж удараад. Цагааг. Ер нь нэг юм техник хэрэгсэл юм нь байвал авираад ивэл болох юм шиг. Болохоор юм. Ер нь ганц нэг заалгаад байл юм болохоор л. Үнэхээр баяртай. Энэ цавшааны долимжуулаад ээжтэй ахтаа үнэхээр хайртай шиг жилээ. Нутгийнхаа зоолонд сайхан өнтөө өвлжээрэй гэж шинжилгээ барим төрөж байна. За баярлалаа. Тэгээд амьдралын сайн сайхан нэгсэн. Баярлалаа. Танай телевизэн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Финалт 8 тамирчнаас хамгийн түрүүлж барайдаа хүрсэн буюу одоо замаа дуусглаа. Харин зүгээр замаа бол дуусгасан. Миний ард бас 3 тамирчин байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ бас тэр хоёр 3 маань хэр авирах нөө. Тэгээ юм бас шийдэгдээгүй байна. Гэхдээ ямар ч замаа дууссан ер нь гараанаас гарч чадсан хүн заавал өрөнд ордог. Тэ заавал замаа дуусгах чинь бас жонон гүцтэй нэхэд орж ирдэг. Тэгээд бас замаа дуусгасан дах зүйл юм байна. Тэр барайны наахан талд оролцогч болго өөрснөө бэлтгэх хэрэгтэй юм. Тэ өөрсдөө заавал бэлтгэх хэрэгтэй. Энэ одоо яагаад ингэж бэлтгэх гэж яхаар нэгдүгээр нь тэмцээний нэг төрөл, хоёрдугаарт энэ финалийн 8-д үлдсэн хүүхдүүд бас нэг мөсөн ширүүц болох тийм ээ. Нэг бас нэг төлийн тэмцээний дараа тэр хүүхдэд нь өөрөө нэг ширүүц суулгаж сурах нэг бас нэг тийм байна. Өөрсдөд нь бас нэг тийм сур одоо юу гэдэг анхан шатны мэдгэдэгхэн олгыг гэсэн үднэс энэ төрлөөс төлхөө орж иж байгаа юм л да. 5 минут 31 секунд 98-нд ойл гэсэн цаг гарсан байна. Одоо энэ яг хамгийн анхны улсын авар болсон жил чинь 22 м өндөр чинь 16-нд ойл секундээр алт авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш шулуун хурд ерөөсөө хийлэхгүй дандаа юм техникийн жоохон хослуулж явуулдаг. Нөгөө тус нь хурд техникийн төрлөө хийхээр манай өнөөгийн нөхцөл бас хэцүү тийм ээ. Бас нөгөө шагналын асуудал, медалийн асуудал нэгдүгээр хоёрдугаар бүрэн техникийг эзэмшсэн хүмүүс бас ховор. Тэгээд нэг тэмцээний нэрийн дор финал шалгасан хүмүүсүүд нь шансан өндөртөө тамирчин шалгаж байгаа учраас тэднийг бас нэг финалд нь оруулчих. Тийм бодолтой л. Агуулгын хувьд өнгөрсөн жилүүдэд амжилт хэр байв? Ер нь одоо ч нэг хэсэг бол үнэхээр монопол байла тий. Тэгээд дэлхийд бас нэг данстаа тэргээр бас Сочид 2014 өвлийн олимпиад бас өвлийн үзүүлэлт тоглолтод бас мөсөн авиралтай Монголд төлөөлөд бас ганцаар оролцсон. Энд бас орны тон шилдэг гэсэн 10 тамирчныг бас урилгаар оролцуулаад 2020 оны өвлийн олимпиад бас энэ төрлийг маань албан ёсоор өвлийн олимпийн төрөл болгож оруулахаар бас үндэсний олимпийн хороонд бас саналаа өгсөн. Энэ маань одоо батгаж байгаа 2020 он гэхэд тэгээд одоо энэ жил бол одоо бас хүний тоо нэмэгдэж байна тий. Цаашдаа бас энэ олимпийн төрөл болоод ирвэл бас хүмүүсийн хичээл их тийм ээ. Цаашдаа бас өвлийн олимпиад бас Монголын баг тамирчид амжилт гарах магадлал нь өндөр байгаа гэж дотор итгэж найдаж явдаг. Баярлалаа. За баярлалаа. Ямар амар юм гарч байгаа цусмас болцсон юм шүү дээ. Яа тэгэл явж байгаа бол тийм мэдрэхгүй шүү дээ. Нэгэн тайван гарч юм. Ерөнхийдөө
Энэ сумад болохоор замаа гүйцээл шодлоо шүү дээ. Замаа гүйцгээд өвчлөө шүү дээ. Наалцсан 8-аас сая анхуулд гараа бараанд орсон. Тэгээ араас нь та орж ирлээ. За ерөнхийдөө жоохон туршлага зааж байгаа залуучуудаас яг энэ төрлөөр энийг ингэж явж байгааг бах тий. Гэтэ бас энэ жил шинэлэг санаа гаргаад байлаа нэг иймэрхүү бас мөсөн дэврэлтэн дээр бас техник гаргасан юм авилт хийж чадсан. Хамсан дэрийг зохион байгууллаа. Том жижиг гэлтгүй өрсөлдөл ийм гэмтэл бэрхшээл ихтэй юм аа. За байж болно. Энэ баг зэргийн юм байж тээ. Байна тий. Байж болно шүү дээ. Өрсөлдөлтөнд тамирчид нь ямар хөө тамирчтай ерөөхдөө улсын арга шалгуулалтын зэмс өндөрлөж байна шүү дээ. За яг энэ харьцангуй тамирчиж байгаа. Одоо жоохон бэлтгэл сургууль хийх хэрэгтэй нэ. Тий. Би ч харсан хөгшин тамирчинд ороод байгаа шүү дээ. Бидтэй. Би ч одоо 33 таа шүү дээ. Дандаа 17 8-тай 20 гарсан залуучууд чинь дээ. Түүнээс бэлтгэл сургууль одоо жоохон чанартай тэмцээний шантартай цуцгах хэрэгтэй л гэсэн юм. Ерөнхийдөө мөсөн давралтын спортын хөгжил Монголд өнөөгийн түвшин ямар вэ? За ерөнхийдөө их яг хадаа урилтад бол их төхөм явдсан шүү. Миний бодлоор их төхөм юм байна. Манайхан мөсөн урилтаар олимпиад амжилт гаргавал илүү төхөм шүү ер нь. Хамгийн амжилт гаргах боломжтой төрөл шүү. Өвлийн олимпийн наадмын нэг төрөл болж орох гээд үзүүлэх тоглолтод бас орцсон байгаа мөлий. Ерөнхийдөө бас олимпийн төрөл болох боломжтой ойрхон байна л гэсэн үг байх тийм ээ. Яг ерөнхийдөө өвдөө зайшгүй байх л гоё төрөлтөө. Тэгэхээр баг орчих واخа эрхчлээ үлэмж орчих واخа шүү дээ. За баярлалаа амжилт. За баярлалаа. Мөсөн дэврэлтийн улсын аварга бол ер нь жил ирэх тусам тамирчдын чанар тэгээ авгаал цамбаа техник, технологи гэх мэт бол бүх зүйлсүүд бол нэлээд сайжирч байна. Тэгээд бол энэ удаагийн тэмцээнд ямар ч 2 дахь удаага оролцлоо. Өмнөх жил бол зүгээр оролцоод ямар ч замаа дуусгаад буцаж байсан бол одоо энэ жил ямар ч пенал шилдэг 8-д үлдээд тэг өөрийн зорьсон ямар ч пеналдаа бол хүрсэн. Тэгээд ямар ч пеналдаа ороод бол замаа дуусгаж чадсанд бол баяртай байна. Замаа дуусгачаад бүр нэг сэтгэл амарсан байртай тэнд дээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж ийлээ. Ерөнхийдөө бол яг ингээд ямар нэгэн тэмцээнд орохоос өмнө те одоо тэгэл чи гээл чи чадна гээл те ихэд бас өрсөлдөгч нар ингээд маш олон сэтгэл зүйн юу байдаг болохоор тэр болгоныг бол тэр дотроо бол бодож явсан. Тэгээд тэр зинхэр зураасны дээр гараад ерөнхийдөө бол үнэхээр энэ дотроос бол нэг юм байхгүй болсон юм шиг бол санагдсан. Тийм учраас бол тэрийг илэрхийлж байна. Финалт 8 тамирчны сүүлээс 2-т буюу 7-д гарлаа. Ер нь ихэнд гарсан амар байдгүй, сүүлд нь гарвал зөөр байдгүй. Ерөнхийдөө бол туршлагатай энэ тамирчдыг сонсоод байхдаа ерөнхийдөө бол сүүлд гарсан тамирчид бол илүү тийм давуу талтай. Одоо пеналийн тамирчид бол шилдэг 8 шалгараад пеналд нэгээр орсон хамгийн сүүлд авирна гэдэг ч одоо пеналд нэгээр орсон ирэх нь бол хамгийн сүүлийн ирэх авирах юугаа авна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол сүүлд авирсан тамирчид бол илүү давуу талтай. Ерөнхийдөө яг нөгөө сэтгэл зүйн хувьд хаана явсан дээрээ зүгээр би өөр дээрээ ингээд бодоод үзэхээр миний урд явсан тамирчид маш богино хугацаанд тоо амжилттай оролцсон бол араас нь явахдаа нөгөө тамирчныхаа үзүүлсэн цагаас заавал илүү гарын шивч гэдэг юм ингээд өөртөө их дарамт үүсгээд байт юм бол чиний хувьд юм. Тэгэхэд бол нэг юм бододгоо. Ерөөсөө тэд нар бол бидний надтай өрсөлдөж байгаа хүмүүс тэд нар адилхан надаас илүү байж чадвал тэдний бол үнэхээр илүү байна. Харин би тэднээс дутуу байхгүй тулд л өөрийгөө дайчилж хичээж. За үзэгчтэй бүхнийг одоо Хашнаа клубын тамирчин за сая эрэгтэй төрөлд одоо хамгийн сүүлийн авиралтыг хийсэн спортын мастер Нямбаяртай уулзуулж байна. Тэгээд 3:26 63 гэсэн цаг гарлаа. Та алтан медаль авах нь ойлгомжтой болсон юм. Баяр хүргэе. За баярлалаа. Улсын аварга бол сэтгэл тамир байна. За сэтгэл маш сайхан манай 3 дахь жилийн өнд дараалан ирж байна. Эхний жил 4-р өрөнд шалгарч байсан байгаа. Шагнал 4-р өрөнд шалгарсан. Түрүү жил 13 онд мөнгөн медаль хүртсэн байгаа. Тэгэд амжилтаа цаашнаас ахиулж чадж байгаад айгүйх баяртай байгаа. Жилээр амжилт нь нэг шатаар ахсаар байгаа алтан медаль төр хөдөрлөө эрхчил. За эрхчил бас аварга болно гэдэг бас аварга хамгаална гэж айгүй том ажил байдаг тийм. Эрхчил аварга хамгаалахын тулд бэлтгэл сургуультай сайн хийж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь энэ жилийн бэлтгэл сургуультаа хэрхэн хангасан юм бэ? Ажна клубын тухайд бас хэд хэдэн тамирчинтай ирэх шиг бол амжилт дайггүй оролцлоо. За ажна клуб яг бүрэн багаараа ирсэн байгаа. Тэгээд ажна клубийнхан маань сайхан авирлаа, сайхан тэмцээнд орлоо, сайхан зохион байгууллаа тийм. Манайх ч бас зохион байгуулалт талаа харж ажилласан байгаа. Тэгээд манай дасгалжуулагч тамирчин Жангар дасгалжуулагч тамирчин анхуул энтергээд ах нартайгаа оролцлоо. Төрсөн дүүтэйгээ нэг багт ороод ирж авирлаа. Төрсөн дүү маань алтан медаль авч би бас алтан медаль авсандаа маш их баяртай байна. Бэлтгэл сургуулийн хувьд гэх юм бол 45 дугаар сургуулийн зааланд одоо
ханаад байдаг. Ханаадан дээр бэлтгэл хийж хоттой ойролцоо мөс байхгүй болмоос ханаадан дээр маш их бэлтгэл хийсэн байгаа. Мөн Монгол Улсын боловсролын их сургууль, Тамирын дэд сургуулийн зааланд байдаг хадан дээр бэлтгэл хийж энэ жилийнхээ бэлтгэлийг базаасан. Энэ дээр эдгээр 2 хоног сайхан бэлтгэл хийлээ. Тэгээд дөрүсэндээ маш их баяртай байна. Ингээд дүн гарсан байгаа тэмцээнэ. За бүгдөө эхлээд хүүхдүүдээс эхлэе. 14-өөс 17 насны эдгэрчүүдийн эрэгтэй төрөлд 3 дугаар байрыг Эрдэнэт Улсын холбооны тамирчин Сонор Билэг. 2 дугаар байрыг Спорт авилтын холбооны 1-р баг Баасан Дорж. 1-р байрыг Спорт авилтын холбооны 2-р баг Хүрлбаатар. Ташка. Хоёрдугаар байрыг Алтан цэцэг спорт авилтын холбооны 2-р баг, 1-р байрыг Инх цул Ажнаа. За тамирч тавцсан дөржээ. Зургаас дээш насны эмэгтэйчүүд за 3-р байрыг Инх төгс Ажнаа. 2-р байрыг Эрдэнэт Пүрвжав. 1-р байрыг Саран гэрэл Эрдэнэт. Зургаас дээш насны эрэгтэйчүүд 3-р байрыг Ганхуйг Эрдэнэт, 2-р байрыг Батсүх спорт авилтын холбооны 1-р баг, 1-р байрыг Бямсүрэн спорт авилтын холбооны 2-р баг. Нас 35 насны насан туршидтын эмэгтэй 3-р байрыг Баярзуд Фэцэл, 2-р байрыг Отгон сүрэн Цасны Барс, 1-р байрыг Баяр цэцэг Сутанбор. Нас 35 насны эрэгтэй 3-р байрыг Гам болд Монгол Улсын багшийн их сургууль, 2-р байрыг Анх болд Эверест, 1-р байрыг Нямбаяр Ажнаа. За тамирчдыг тавцсан дөрж байна. Багийн дүнгээр байр эзлүүлсэн байрыг танилцуулъя. 3-р байрыг Эрдэнэт Одон чимэг дасгалжуулагчтай ахлагчтай тамирчтай баяр хүргье. 2-р байрыг одоо хэмжээний мастер Батчаргал ахлагчтай спорт авилтын 2-р баг, спорт авилтын холбооны Монголын үндэсний спорт авилтын холбооны 2-р баг.
эргүүн байрыг спортын мастер Жангар дасгалжуулагчтай Ажна клуб За үзэгчдээ 2014 оны үсэн дайралтын улсын аварга шалралт тэмцээнд багаараа төрүүлсэн Ажна клубын баг хамтлагтай та бүхнийг уулзуулж байна. За юуны өмнө баяр хүргэе бүдөрөө медаль авсан шүү дээ. Тэгэлгүй баярлаа. Энэ жилийн улсын аварга шалралт тэмцээн олж өнгөрөв. Яста сонирхолтой гоё зохион байгуулалт сайтаагаар гоё олж өнгөрлөө. Таны хувьд нэг хувийн төрөлтөө хүрэл авсан тийм ээ. Тэгээ өрсөлдөгч нас ямар байсан? Хувийн төрөлтийн хүрэл медаль авсан. Ер нь бол өрсөлдөгчд айгүй ширүүн байлаа. Нилээн бас хичээл зүтгэл гаргаж иж авах юм шиг байна шүү дээ. Хос алтан медальтай 2 тавигчин байгаа тэгээ танай клубт. Тий. Хос алтан медаль хөл их ядруу. Нилээ зэдэрсээ. Өрсөлдөгч нар нь ямар байсан? Өрсөлдөгч айгүй хүчтэй байсан. Ер нь тэмцээнд орохын өмнө 2 алтан медальтай болно гэж бодчих юу? Үгүй. Юу баярын хувьд? За миний хувьд л ер нь энд төрүүлнэ гэж ирсэн. Төрүүлж мөнгө авцсан тийм ээ. Тэгээд багийнхан маань ч намайг айгүй зөргижүүлж гисэн. Вагийн дасгалжуулагч ах шүү. Дасгалжуулагч Тамирч ах та тийм ээ. Жангарахтаа бас баярлж талархаж явдгаа илэрхийлье. Мөн Ажна клубын хамт олондоо баярлж талархахтгаа илэрхийлье. 2 алтан медаль авсандаа маш их баяртай байна. Оролцсон үзүүлсэн ер нь үзүүлэлтэнд хэр сэтгэл хангалуун байна. Би жоохон сэтгэл айгүй дандуур байна. Яг төрүүлнэ гэж бодож байсан. Яг өөрөөсөө болоод жоохон амжилт муутай байлаа. Тэ? Хамт олонны хүч бүдөө алтан медаль ингэртэй гэдэг чинь мэдээж энэ тамирчтай бүгдээнд баярлалаа тий. Бидний угаасаа энэ зорилго бол төрүүлнэ гэж ирсэн. Тэгээд тэрэндээ өрлөө. Тий. Ажна клубын захиралч гэсэн бүгдөөнд нь баярлалаа. За бүгдөөнд нь амжилт. Иргэжил энэ олон медалийнхаа чанарыг баттгаарай. Ура! Спорт өрөлт бандтгаа. Ура! За маш их баярлалаа. Намайг Тавган Сарангэрэл гэдэг Бандах хэр туцаад компани ажилтан. Тэгээд энэ тэмцээндээ ирэхдээ маш их өндөр сэтгэлтэй ирлээ. 2005 оноос эхэлж яг мөсөн авиралтаар авирч эхэлсэн. Нийт анх өндөр ууланд авирахтаа 97 оноос эхэлж спортоор тасралтгүй хичээлээд өдөө хүртэл явж байна. Одоо би 40 гаруй настай. За би Эрдэнэ дуулсан холбооны одоо энэ багийн насалжуулагч явж байгаа ганц зэрэг хүн байна. Энэ удаагийн тэмцээн маш өргөрөөтэй сайхан боллоо. Тэгээд багаар хүрэн мэдэл авсандаа баяртай байна. Эх жил алт авнаа л гэж бодож байна. Тийм сонирх. За баярлалаа. Би анх удаага энэ мөсний авиралтан дээр ирж оролцож байна. Тэгээд сонирхолтой авиралтанд оролцоод амжилттай авирсан. Тэгээ багаараа хүрэн мэдэл авсандаа баяртай байна. Ер нь авирал болохоор юм шиг байна. Болохоор юм их сонирхолтой харин улам бүр гоё авирмаар санагдав тийм. За ихлээр үзэгчтэй нэмэлт цаг хөтөлбөр. За 2014 оны мөсөн авиралтын улсын аварга шалруулах тэмцээнээс бэлтгэсэн цуврал нэвтрүүлгээ үүгээр өндөрлүүлж байна. Тэгэхээр энэ удаагийн улсын аварга шалруулах тэмцээнд 100 гаруй хүн оролцсон. Тэгээ ямар ч тач багийн хэлбэр дүнгээр Ажна клубын тамирчид тэргүүлж байна. Ер нь бол мөсөн авиралтын спортын удахгүй бас өвлийн олимпийн нэг төрөл болохоор өрсөлдөж байгаа. Үзүүлэх тоглолтод орчихсон гэж. Тэгэхээр бас энэ спортод анхаарал манайхан энэ спортыг хөгжүүлэх чиглэлд одоо бас холбогдох хүмүүс нь дэмжиж ажиллавал өвлийн олимпиад амжилт үзүүлэх бүрэн боломж байна. Дээрээс нь за дотоодын болоод гадаадын аялагч жуулчлагч нарын одоо зорин ирдэг гол газрын нэг бол яхаарахгүй нэ Өвөр хангай аймгийн улаан цутгалын юм. Тэгэхээр энэ улаан цутгалангаа тулгуурлаад за тэгээд үйлдөө энэ мөсийг нь ашиглаад мөсөнд авиралтын спортод уялдуулаад за энэ мэтчлэн сарлаг унуулаад бас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа нэндээс харагдаж байна. За ингээд нүүл цаг хөтөлбөр Улаан цутгалангаас Өвөр хангай аймгаас бэлтгэн хөргөж байгаа цуврал нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлүүлээ. Хамтаа сонгоцсон та бүхэндээ баярлалаа.